Amrano. Yogne. Amrano. Чигээр юм. Understand. Хоёрыг гоё зэрэг хэллээ шүү дээ. Сая дахиад нэг хэлээд үзүүлээ. Одоогийн айл дүр нь тааврсууд асуух зүйл байна уу? Байна. За. Сүүлийн үед нэг дэлхийд даяар хүмүүс нэг бидний хэлдгээр нэвтрүүлэг үзээд байгаа байхгүй юу? Тэр нэвтрүүлэг дээр нь болохоор ингээд 7 улсаас л 8 улсаас 8 улсын төлөөл ерөөдөө Аз хүмүүсийн төлөөл ингээд улс орныхоо хамгийн мундаг тамирчин тийм биеийн хүч чадал сайтай тийм хүмүүсийг ингээд цуглуулад тэгээд ингээд хоорондоо юм өрсөлддөг тийм тэмцээн. Тэгээд бид нар үзэж сонирхож байгаа. Тэгээд нийтээр ойлол айгу дуртай үзэж байгаа. Тэр талаар яра шүүгж гинэ өвөө цаг уурч. Тэгээ манай Монгол улсын тамирчид бол айгу сайн мундаг байгаа. Тэр талаар бол ярилцъя гэж бодсон. За. Юу гэдэг нэртэй гэдэг нэ? Physical-ation. Фитнесийн юу гэдэг? Гадаад нэр нь Physical-ation гэдэг. Тийм нэртэй нэвтрүүлэг. Фитнесийн байс. Бичгээс арснууд л гүйлдэд энэ өвөө зав. Нэрний утга нь болохоор Одоо утгах нь. Нэрний утга нь болохоор physical гэхэр би одоо тэр Аз хүмүүсийн одоо би Аз гэж юу юм? Аз төв доторх Аз төв гэж юу юм бэ? Аз төв гэдэг чинь Европ төв хажууд байна. 5 ТV-ийн одоо 5 ТV-т ингээд хүмүүсийг ангилсан. 5 төв байт юм байна. За, юу гэдэг юм? Аз Одоо хүмүүсийн онцлогоос нь хамааруулаад арьсны өнгөдрөөс нь шалтгаалаад Африк тэднэрт нь бор хар арьстай хүмүүс орно. За улаан Европ хүмүүс нь бол тэрхээрээ тийм өндөр шараад улаан царайтай гэж байна. Улаан ч монголчууд ордог тий. тэд нар чинь 5 ТV ишлээд шар л Аз, Европ, Африк, Америк, Австрали. Энэ 5 ТV-д хуваагддаг. Бас нэг газар зүүн байршлаасаа бас хамаарж байгаа. Өнгө зүсээсээ бас хамаарат юм 5 ТV-д бол хуваагддаг байгаа. Тэгээд одоо энэ тэмцээн нь бол зөвхөн Аз одоо ТV-д хамаарч байгаа хүмүүсийн улс орнуудын хоорондох тэмцээн. Дорны ард гэдэг юм байна. Тэгээд Жалтахаар энэгээр намхан мөн үү? тий. одоо Шаравтар арьстай. өндөр алсан өндөр Зарим нь өндөр. Нэг олон намхан дундаас нэг өндөр хүн байх л байлгүй дээ. яхаа. Тэр тамирчид нь болохоор бүгдээрээ айгу бие бэлтрийн хувьд сайтай. Янз бүрийн төрөл бүрийн спортоор хичээлдэг. За, спорт гэж юу юм? Спорт гэхээр хүмүүс одоо ингээд өөрөөсөө зохиогоод одоо тийм хийдэг биеийн хүч сорьсон тийм юу юм бэ? Би болон Үйл ажиллагаа. сэтгэл зүйн хувьд одоо маш хаттай. Тэгээд олон төрлийн одоо уралдаан тэмцээний нийлбэрийг спорт гэдэг. Тэр дотроо бол олон төрлийн спорт ээж болно. Сагсан бөмбөг одоо Тухайн төрлөөр бэлтгэгдсэн хүмүүс юм биш үү? тий ер нь бол тий. Тухайн тэмцээний төрлөөр бэлтгэгдсэн шилдэг хүмүүс юм байна. Тийм үү? Тийм хүмүүс нийлээд оролцож Яг ингэж тайлбарлаж гадаад үгийг заавал орчуул. Тэгвэл толгой чинь сэрэг болно. За тэр зүйлийн тэгээд олон хүмүүндээ түгээгээд энэ ертөнцийн хүмүүст нь зөв үлгэр дуурайлт үзүүлж байгаа юм байна. Тийм үү? Тэгж ойлгож болох нэ. Болно.
Тэр тэмцээнд нь за Монголоос орж байгаа юм, Японоос орж байгаа юм, Солонгос, Австрал, Турк, Филиппин, Индонез. Сүүлийнх нь Айлын чарах бай. За тийм байш юм байна. За 8 улсын нийт бол нэг улсаас бол 6 хүний бүрэлдэхүүнтэй давхар хэрвээ ямар нэг орж байгаа тэр 6 тамирчин бэртэл гэмтэл ч юм авах юм бол дахиад сэлгээний 2 тамирчинтай нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. тийм үү ингээд тэмцээн бүрээсээ хоорондоо үзэлцээд тэгээд хамгийн яаж сүүлд үзэл? Яаж Өрсөлд нь өөрсдийнхөө авиас чадвар, тэр сэтгэл зүйд, хүч чадал гээд бүх зүйлээрээ өрсөлдөөд тэгээд хамгийн шилдгээ бол тодруулах. Одоо бол тэмцээн нь явагцаар байгаа л да. Тэгээд одоо эхний үеийн нь бол тэгээд эхлээд бол бүгдээрээ юу яаж байгаа юм? Улс орныг одоо тэр тамирчид нь гарч ирээд өөртөө танилцуулж байгаа. Тэгээд манай Монгол тамирчид бол гарч ирэхэд бол бүх хүмүүс одоо бүх өөр орны улсууд бол цаанаасаа шал өөр эрчимтэй, өөр энергитэй их хүчрэхэг санагдаж ин гэдэг ч юм уу. Биднээс арай илүү онцлогтой байна гэсэн тийм сэтгэлдлүүдийг бол хэлж байсан. Тэгээд төрүүл тэр тэмцээнд нь төрүүлэх юм бол нэг тэр вон нор шагнална. Нэг улс ор. Тэгээ бүгдээрээ нэг улс орноо төлөөлж оролцож байгаа болохоор бүгдээрээ яг нэг тийм маш хүсэл тэмүүлэлтэй ялахын төлөө гэд маш өрсөлдөөнтэй болж байгаа юм. Тэгээ сүүлийн тэмцээнд нь манай монголчууд шуугуулж байна цаанчаа. бүр гайхус. Тий, тэгээд бусад одоо улс орнууд бол айгуу тийм Эсвэл чи чадлаараа бид нэрийг айгуу шал өөр нүдээр харж байгаа хгүй. Биеийн хувьд ч гэхлээр сэтгэл зүйн хувьд айгуу биднээс шал өөр өрмөц санагдаж байна. Тэгээд яг бас юу идэж одоо ухаар юм бол тийм юм тий. Яга юм хүчтэй тийм юм тэгж бас нэлээ сэтгэл байгаа. Тэгээ зарим одоо оролцогч нараас нь л айд юм гэх юм сүрдэж ийн гэсэн бас сэтгэл. Тэгээ зарим улс орныхын төгцөн мэс штэ. Нөө Солонгосын ялангуяа нэг сэтгэлдээ бичгтээ манай өвөг дээдс монголчуудтай яг тож бэлдэж чадахгүй байсан аргагүй юм байна. Ходоос бэлдэжсэн үнэхээр аргагүй юм байна энэ гэсэн юмчсэн. Яаж манай өвгдөөц даваад гарсан ийм хүмүүсийг гэдэг. Тийм. Өвгдөөцтэй санаа зовоод. Тэгээд өвөө тэрүүн дээр одоо хамгийн сүүлийнх нь тэр тэмцээн дээр монголчуудын айгу байлтанда бусад улс орнуудыг гайхшруулаад байгаа зүйл нь юу вэ гэхээр нэгт нь бие хүчний тэмцээн зэ. Хамгийн ихнийх нь юу вэ? Эхнийх нь болохоор юм тойрог дотор одоо нөгөө тойрог эзлэгдэх гэх юм уу тийм. Тэрнээс өөр одоо нөгөө нэг олсон дээр дүүжлэгдэх тэмцээн үү? Таацнаас ингээд зүгдэж байгаа олсон дээр хин нь удаан хамгийн төсвөр төвчээртэй байх вэ? Тэрүүн дээр Монгол улсаас нэг циркчин одоо циркчин гэж юу юм бэ? уран нуг эхлээд ингэж ирсэн зүгээр хаа. Бүр эхний нэгдүгээр үе шатаасаа эхлээд ерөөхдөө танилцуулга хийлээд тэгээд дараа нэгдүгээр үе шатны ирсэн. За уун санаа байна. За яаж чадахгүй юм бол Ер нь ийм байна. Хүний бие бялдар төсвөр төвчээр цагаа тулсан оюун ухаан энэ болгоно улс орон болгон хоорондоо сорж тэмцэлдэх юм байна гэж ойлголоо. Энийг олон түмэнд үзэж тухайн хүмүүсийн гаргаж байгаа хандлага бие бялдраа хөгжүүлэх гоо зүүн байдал авиас чадвар зэргийг яаж хичээж бий болгох юм байна гэдгийн үлгэрэл болсон зүйл юм байна гэж үзлээ. зөв. Тэрнээс олон улс учраас хэрүүл хараалтай тийм янз бүрийн юм байдаг үз. Тий. Тэрнээс тэс өөр байх нэ гэсэн үг. Тийм. Нилээ үлгэр дүүл. Тэсвэр төвчээр чадвар хүч гээд оюун ухаан бүхэл юмыг цаг нь тулахаар ингэдэг шүү гэдэг зөвлөгөрлөлтэй зүйл гэж үзэж байна. Гол нь энэ тэмцэл зүйл нь ганц содон байхаас илүү эв нэгдлийн дор оршиж байгаа нь сайн юм да.
За тэгээд нэгдүгээр одоо үе нь бол багууд өөрсдөө ингээд улс орны тамирчид өөрсдөө танилцуулж байгаа. Тэгээд манай одоо тамирчдыг бол иймэрхүү сэтгэлдлүүд байсан. Тэгээд яг тэмцээн болсон. Тэгэхэд болохоор ийм тойрог дотор юу дэвжээ эзлэх гэх юм уу? Одоо тэр тойргийг тухайн баг нь эзлэх ёстой. Тэр нь бол нэгт бол 3 үе шаттай явдаг. Тэгээд эхний яг нэгдүгээр үе шат дээр бол монголчууд ингээд төрүүлж гүйж очоод дэвжээгээ эзэлж байгаа. Тэнгүүд хоёр талаас өөр улс орнууд нийлж бол нэг 12 хүн баг дайрсан гэх юм. Зэрэг тий. Эхлээд Индонез ингээд дайраад тэгээд нөгөө хэдэн секунд хэлээд тэр чинь 1 минут гэсэн. Тэгээд тэнгүүдээ 20 секунд дээр нь болохоор юу яаж байгаа Филиппиних болохоор за жоох эхлээд Индонез ингээд өөрсдөө дайрч байгаа хооронд жоох манах ядарсныхын дараа Филиппинчууд орё гэд. Тэгээд 20 секундэд орох ч юм уу ингээд нэг 12 хүн бол манах руу дайрсаар байгаа нэг 4 нь үлдлүүдтэй тий. 4-5 хүн нь бол үлдсэн байсан. Тэгээд наадах чинь ашигтай байрлал эзлэх тий гэсэн утгатай юм уу да. тий. Одоо ямар нэгэн дайн тулаан болоход түшиц газрыг төрүүлж эзлэх хэрэгтэй болдог. Дайн тулааны үед ашигтай байрлал эзлэх нь ялалтын нэг үндэс гэх юм уу да. Яг энэ дайны аргатай адилхан юм. Тий. Тэгээд яг минут дуусахад тухайн багаас одоо хамгийн олон хүн үлдсэн нь бол ялах. Ер нь бол зургуулаа үлдвэл одоо ялах тийм дүрмээр бол явсан байгаа. Тэгээ манайх бол 2 дахь үе дээр нь бас дахиад 12 өөр одоо багууд нийлээд бас манайх руу дайрах юм. Тэгээд манайх болохоор Филиппинд нийлээд ийм нэг юм суман байрлалаар гэх юм уу сум шиг өөртөө яг сум шиг хэлбэртэй болоод тэгээд ингэж цогч байгаагаар Зэвний арга гурвуулжин. Тий. Энэ бол игнэг эзлэх түүнийг сэтлэх шалгарсан арга юм шүү дээ. Олон хүн дээр таруу байдлаар дайруул тоон тэнцээд олигтой хүч үзүүлдэг. Тийм учраас үүн дээр зэвний арган зөв уруулчингаар цөмөлж ороод түлхэж ороод сэтэлнэ гэсэн утгатай. За тэгсээр аваад ер нь тэгээд багууд нь хасагдаад хамгийн сүүлд бол туркууд бол үлдээд ялсан байгаа. Тэгээ ялсан баг нь болохоор бусад багуудаа ямар нөгөө тааруулдаг. Одоо энэ багийг энэ багтай өрсөлдүүлнэ гэдэг дараагийн шат дээр тийм зүйл болсон. Та нар тэгэл үзэл байгаа юм уу? Үзэл байгаа. Одоо дуусаагүй л байгаа. Ялагдах нь чухал биш. Хамгийн гол нь энэ зүйлийн үр дүн нь ариг сархад ийг сурталчилж олонд хүргэдэг биш. Олон нийтийг муухай элдв донгийн зүйл дуруу татаагүй юм байна. Тий. За буруу яс хэллэг тийм итгээд гажим болоогүй учраас энэ сайн зүйл юм байна. Та нар өөрсдөө төрүүлсэн гэж бодвол тэр юм өгчихгүй юу? Шагалын тэгэл өгчихгүй нийлж байгаа. Тэгвэл ядаж дараагийнхт нь орон тайл юм байна. Гэтэ одоо хүртэл хэн ялсан тодорхойгүй байгаа. Тэр нь энд хамаатай байлээ. Та нар өөрсдөө нийлж байгаа тэр шагналыг өгчихгүй юу? Заавал ялж ялагдах. Заавал ялуулах алуугүй. Харин ийм зүйлээр бусдад нөлөөлж зөв эерэг байгаад нь талархах хэрэгтэй юм. Хоёр дахь тэмцээн нь бол ийм болсон. Манайхыг болохоор оноолт нь Филиппин, Монгол улс хоёрыг. Нөгөө нь бол манайх гэхээс илүү. Та нар бол аргагүй. Өөрийнхөө ард түмний төлөөлөл учраас тэгж байгаа. Тийм. Уд нь бол манайх таних гэж мэдэхгүй байна. Осон тэр зүйл хөгжөөнтэй та нарын сэтгэлийг хөвсөлзүүлсэн. Хөөргөж баярлуулж байсан бол болж дээ. Тий, гойс. Заавал шатараа л ярих юм дээ. Тэгээд
Хөвөл бар наадах чинь сонсоод байвал нойрсох шиг. Тэгээд өвөө энүүнээс яг юу айгүй их нөгөө нэг сүлд болсон тэмцээнээс нь айгүй урам зориг авсан байхгүй юу. Тэгээд тэрүүн дээр нь одоо бусад улс орнуудаас Австрали зэрэг улс орнуудын орж байгаа тамирчид нэр нь айгүй том биетэй. Гэтэл Монгол улсаас орж байгаа хүн нь болоод ирэхээр айгүй жижигхэн жингийн хүн, одоо хөнгөн жингийн хүн. Тэгээд нэг эмэгтэй хүн орж байгаа байхгүй юу. Жудаа бөхөр, чөлөөт бөхөр барилддаг тийм эмэгтэй хүн орж байгаа. Тэгээд хоёр талаасаа 135 хилийн одоо нөгөө нэг тийм төмөр хавтан хэр удаан одоо тогтоох вэ гэсэн тэмцээн байгаа байхгүй юу. Хоёр багныг Тэгээд бусад улс орнууд нь болохоор нэг хамгийн ихтэй нэг 18-аас 16-аас 20 минут 21 минуттай бол монголчууд бүр 41 минут тэрийг ингээд барьж зогссон. Тэгээд тэрийг нь ингээд яг тэр үйл явцыг ингээд харж хахад бүр ингээд нэг тийм бахархал, омогшил юу гэдэг нь тэсвэр хатуучил гэдэг зүйлийг бидний ингээд цуснд байдаг. Тэгээд иймэрхүү одоо нөгөө нэг бидний одоо дотор ясанд ч юм уу, цуснд ч юм уу нэг тийм тэсвэр хатуужилтай, айгу дайчин тийм зам чанарыг олж харсан л та. Сайн байна. Өвөг дээдс нь ийм байсан болохоор дэлхийг эзэж байсан аргагүй байна. Тэгээд бусад тэмцээнүүдээс ч харахад манай монголчууд бүр ингээд юу ч бусад улс орнууд ингээд ядраад ингэж яхад бид нар ингээд сэтгэлийн хүчээрээ, сэтгэлийн хатаараа бүр ингээд бусад улс орнуудаас илүү ингээд ялгарч чадсан нь тэгээд бусад орнуудаас илүү төлөв даруй байгаа нь төлөв даруй хэрнээ тэр ингээд нэг тийм хийдэг үедээ яг тэр харагдаж байгаа байдал шигээ тийм байхгүй маш их төвчээр тэсвэр хатуужил гаргаж байгаа юм. Тэгээд маш ингээд стратегтэй ажиллаж байгаа нь. Тэгээд тэдэр нь болоод ирэхээр таны хэлдгээр үнэхээр л тэр дайн тулааны үед ашиглагдчих байсан тийм стратеги тийм аргагуудыг бусад улс орнууд бол ингээд тийм биеийн хүчээрээ те махарч цуцаж хийж байгаа бол бид нар болоод ирэхээр бүр айгүй зэгцтэй зохион байгуулалттай те яг ингээд нэг тиймэрхүү зүйл дээр ингээд тулж ажиллах юм бол бидний дотор ингээд айгүй том ингээд хүч байгаа юм байна. Яг цагаа тулаад ирэх юм бол байгаад байгаа байхгүй. Гэтэл одоо ингээд нэг юм асууя. Та нар гадагшаа гарахаар л нэгдэж нэгтрах ч юм уу бие даа чаддаг хэрнээ ягаад Монголдоо ийм нунж дорой байдгийг. Харин тийм юм уу? Юунаас найдгийг. Буудчих вэ гэдэг хэлцээс найд. Тэгээ зүгээр ингээд тэрийг бодохоор ингэж бодогдоод байхгүй зүгээр жаргалтай байгаад байхаар бид нар ингээд тэр хүч чадал гэдэг зүйлийг ингээд ашиглахгүй байгаад байна уу? Гэтэл яавал тэр одоо нөгөө нэг тийм хүчтэй, зоригтой, дайчин тий цуцшгүй тэсвэртэй ярих. Энэ нь хоёр туйлтай байдаг юм. Тэсвэр төвчээр зоргийг нэг бол хичээж байгаа хүн тэр зүйлээр илүүрхдэг. Нэг бол дарангуйлагдж байгаа хүмүүс тэгж чаддаг. Тэгэхээр дарангуйллаасаа тэнд үзтэл ялалт нь хамаагүй амархан байв яах вэ? Гэтэл энд та нар бүгд дор бүрнээ дарангуйлагдж байгаа гэж үзэж бас болно. Эсвэл зүгээр л энэ өрсөлдөөн тэмцэлтэй энэ ахуй амьдралын байдалтай та нар дассан. Өдөр болгон ийм дайны байдалтай байх ёстой гэсээр сурсан байж болох юм. яг л сурчаад л байна. Нөгөө нэг мэлхийг доороос нь галаар түнсөөр хийж агаад гівгэнт огцсон одоо халаах юм бол мэлхийн үсрээ гарчна. Баг багаар халаасаар хийж байгаа тэр мэлхийг чанчдаг шиг ерөөс ийм л. Тэгэхээр өвөө юу хэлгсэн гэвэл ер нь нийт олонд тийм аллаг, хядлаг, домтолт, сархад хүртсэн мансуурал хоёул тачаалаа байж дийлэхгүй байгаа үзүүлбэр тэрүүл хов ата хонцонгийн юмуудыг цаанаас нь хоригломоор өөр хөвгтүүд чинь тийм зүйлийг үзэж байгаа. Үнэхээр Монголоо боддог бол тийм зүйлээ бойл. Бодохгүй байна гэвэл энэ бол харийн бодлого юм байна. Дарангуйлахад хэрэгтэй. Тэгэхээр дуун ухааны тэнгэрийнхэн хүртэл энтэй тэнгэрийн зарилгаас зөрчиж байгаа харийнхны
хүслийг үүсэж байгаагаас өөрчлөхгүй юм болж байгаа юм. Ард олноо боддог бол хэмжээч битгий тийм аимшигын буруу зүйл дуруу тат. Аллаг, хүчирхийлэл, хядлага, шодрог бос явдал. Энэ митийг тэгэл дуун ухааны тэнгэрийн шийдэж штэ. Болохгүй тэгэл нэг нэгээр нь бэш навал явах үз. Одоо бол амин тулсан. Хэм буруу үйл хийж олон төмөнд буруу ухамсардаг байна. Тэр болгон ямар нэгэн арын даасан гимээсэн зүйлгүйгээр буцаах хэвээр. Тэр хоёул дөрмийн хэн зөрчин тэр болгоныг ногцонд арахад л болно. Нэг тийм л үе болчиход байна да. Харин ийм эрчмийн шахааны донд олон төмнийг нааш нь эргээр ойлгуулж байгаа нь зөв хэрэг юм. Тийм зүйлээ хараад огсож хоод ахуй дээр унтраад ивэл ямар хүмүүсийг дөнгөлөх тий. Тэгэхээр тэрийг хараад бахархаж байна. Тэгээд марчвал яах вэ? Бахархаа домгшоод бид нар тийм зам тэрнээс бас шүү гэдгээ ухаараа сэргэх ёстой юм болов уу гэж бодоод байна. Бид нар чи ийм хүмүүс шүү гэдгийг мэдрэх ч юм уу. Одоо эсвэл нэг Яг өөрсдийгөө сэргээж зоригтой бол тэсэл төвчээр зуралц. Гоожон хой бие орлох гэсэн үг. Яавал тиймд оролцохгүй ч гэсэн тодорхой хэмжээнд төлөвшөлтэй байхад хэрэгтэй юм. оролцохоор омгшил төрөөд байгаа шүү. тэг бидний нэг тийм цаанаас өвдөл байна. Яг л харахнаа дараа төлөв. Өө бас нэг амар хөөрхөн үндэсний бүх орж байгаа. Үндэсний бүхээс орж байгаа холимог тулаанж орж байгаа. Тэгээд тэр бүр амар хөөрхөн. Сагсан бом бүх чинь волейбол чинь. Тэгээд үндэсний бүх нэрөөс спортын төрлөө дээр. Ядаж хахад айгүй хөөрхөн. Тэр юм яг үзэж байгаа. Тэр нүдэн төстэй ч юм уу? Нүдэн чамд. Таваас харц юм уу? Дурсам жохол харж байна. Гэтэ юу надлаа тэр улаачиг битээ нөгөө. Улаач юу бас Улаачаас төхөн шүү. Том юм уу? Би харжсэн шүү. Өвөө барыг бидэндээ те. Би нэрнийг харж ирсэн юм. Тэр ихтэй 100 байлгүй 7-8 сар үед. Өмнө ч юм уу? Өмнө хавар харсан юм шүү дээ тэрийг нэр. Харсан юм уу? Харсан. Өө тэгээд тэр үед чи юусэн хөөхөнч гэж бодгүй бүх нэрийг харчаад юм хүмүүстэй яагаад бүх сонирхоод идэв ямар балаа юм гэж боддог байсан чи. Тэр тэмцээнд орсноос нь хойш зүгээр. Хүү ямар хөөх юм гэнэ. Ингээ бацад авчих байсан юм байна. Арайч бацад. Гэхдээ тэр хөөхөн мост яг нэг хүүхэд чиг гаргаж байгаа тэрэмээр. яг ингээд жоох ууртай царайтай юм шиг хэрнээ. Цаанаа нэг юм. Тэр ууралж мууралж байгаа нь хүртэл хөөхөө. Юм орно юм яхаа. Тэр тамирчныг харчаад дэлхийд даяараа л эмэгтэйчүүд хуйлралдж байгаа уу. Борлож байх шиг байна. Ялангуяа тэр солонгос л. Тэгээд та нарыг сонирхоод ирэхтэн тэгээд ирсэн болгоны зоос гэж хараад тэгээд зэлдаад байна да. Тэгэл нэг хэсэг нь усынхаа нэрийг гаргах гэдэг нөгөө хэсгүүд нь болохоор ирэх болгонд нь зоос гэж хараад муухай иглаад байвал тэнэг бүдүүл үүдэл гэж шүү дээ. Тий. Улсын нэр бол нэгт байх учраас бүх ард түмнүүд хичээх ёстой байдаг. Харин тийм ээ хүмүүс яг одоо өмнө нь бол монголчуудыг тийм сайн мэддэггүй байсан болвол энэ нэвтрүүлэгт ороод ирнэ Монголыг ийм улс байд юм байна гэж сонирхоод ирнэ. Байд юм байна гэдэг чинь ихлээ их төм олноос тусгаарлагдсан байх шүү дээ. Би л мэдхгүй дээш. Ер нь хараад тахна айгу тийм цаанаас айгаад байгаа юм шиг санагдсан ш. Надад бол анзаархад сүрдээд айх ч юм уу. Тийм болол 12
дайрч байгаа үстэй. Амжилт Чингис Одоо- хаан гэдэг хэлсэн. Би бэлдрийн хувьд бусдаас илүү гарах үнцэг би. Эристис. Хүйтэн. Өвл авар зон намартай. Хит халуун бас хит хүйтэн. Ийм байдал дасан зогцох хүн хавар. Та нарт болж ирэн л өвл намар 100 байдаг бол тэдний хувьд юу байх вэ? Ямар олон хувирдаг юм бэ гэмээр. Энэ олон саад бэрхшээл энэ их олон өөрчлөгдөж буй үйлрэлүүд хүн яах ёстой вэ? Дасан зогцох. Дасан зогцохын тулд айчин байхаас өөр замгүй. Бас идэж уух. Гэх мэт зүйлс нь сэтгэл зүй болоод бие бэлдрийн хүнд маш их хүчрхэг болгодог гэсэн. Эцнээ том алд биетэй байлаа гэдэг бас тэр эрсдэс газар байж үтсэн биш. Тийм байна. Дээрээс нь ертөнцийн үүслийн төв, эрчмийн хамгийн төв нь гэдгээрээ ялгаатай. Ханарч яах вэ тэгээд доосонгууд нь хэсэг ярьж байгаа бол мартах бах та. Үгүй амар мөшл авсаа. Яг тэр өөрсдийгөө мэдрэх нь айгүй чухал юм шиг санагдсан. Бид нар Бид нарт ч бас тэр дэлхийн талыг эзэлж байсан хүмүүсийн цус юу гэдэг нь ген гэдэг зүйл байгаа шүү. Тэгвэл одоо эзэл. Гэдэг Заалга руу. Талын эзэл бол одоо бол бүтнийг эзэлж нэжтэй. бөөнд Үгүй нь тийм хүчрхэг байсан хүмүүсийн үс садны юм чинь нэг арай нэг одоо дөнгөр тий. Одоо жоо томоор арнаа өдр гэж жоо. Азраны хүрээгүй унаг нь хүрдэг гэж үгүй байдаг да. Бүгд эзэлж талын хийсэн бол та нар одоо бүгд л эзэлчихгүй юу? Чадахгүй. Хумсраар эзлэн л гэж бодоод байгаа шүү дээ. гол нь нэгдмэл ах хэрэгтэй. Нэгдмэл талцдаггүй яг Вэрн мэдэж чад чадах юм. гэдэг шүү дээ. Угаасаа чадал гэж өөрөгдөд байгаа. Дэлхийн тал гэх гэж байгаа бол дэлхийг эзлэх хэмжээтэй байна гэсэн үг. Тийм. Мөр зорьсон ч байх хэвээр. Одоо тэгэл тийм хэмжээний ухамсарыг төлөвшүүлэх гэдэл тантай яриад ингээ үзээд байгаа шүү дээ. За тэгвэл тийм эерэг зүйл гарсан юм байна. Тийм үү. Гоё. Хөөхөн тэтэр. Нөгөө хүмүүс хоорондоо янз бүрийн юм ингэж бичлцдэг тэр одоо захим ертөнц гэдэг дээ тийм. Гэхдээ энэ нь нэг нэгэндээ таниулж байгаа бол та нараас тэднийг ч бас хүндлэх хэрэгтэй. Яг Тэ. Тэг хүн өөрийнхөөгөө байж болохгүй. Эсвэл заавал ял гэж шаардах хэрэггүй. Тэ. харин тийм ээ. Тэгээ бусад орны тамирчдаас аяга мундаг бүгдээрээ л аяга тий бүх ингээд хичээл зүтгэл бүх юм гаргаж байгаа байхгүй тэр тамирч хүний. Тэгээд цаанаас ингээ улсын нэр хүнд гарна шүү гэд. Тэгээд тэр солонгосын тамирчид бол ингээ хоёр багнаас ингээ барьчаад бүр төсвөр алдах гал байсаар нэг ингээ нөгөө төрийн дудлаад тэр нь бүр ингээ амар бас омогшмаар бас Гэх мэт. тий. За тэд бол тэгээ хичээжээ. Тий. Нэгэнд оролцсон тэмцээн ямар ч түнтэй байж болно. Тий. Тэгвэл одоо үдсэж байгаа эдийнх нь хичээх хэлж юм шиг байна. Тийм ээ. Яаж бие бэлтраа хөгжүүлэх вэ? Яаж төсвөр төвчээртэй байх вэ? Гэх мэтээр анхаа. Тэрнээс одоо тэр сархад хүртдэг юм уу? Манардаг юм уу? Хов ярьдаг бол энэ болгоно одоо зогсоо гэсэн үг юм. Ер нь нэг шиг юм нэмсгэл байх тулаа шүү дээ. Одоо хаасайг бол баргил хоолойтой горуулчин цээжтэй өсгөөчүүд явж байна. Яаж юм ихтэл болох вэ? Онд албаас хэрн хөгжөөд түүс мө интертэй хэдэн сархтын ард гарчих ааг бяртай болж хоолойч өдөө. Нэрсэн тэгсэн жижигрээд байх юм.
Яагаад тэгээд жижигрээ нялхраад нялганаад бөөрн хивэн бүгшиг Ямал бол нэг сархад хүртэл ойлж унжаал нэг ингээл нэг суучдаг боллоо. Яг бол манардаг. Нэрийн хоёр хэрэлдэх юм бол 90 дийлэх шинжтэй шүү. Тийм ээ үү? Тийм Ирэлттэй дийлэн айлсан айлсан. Тэгэхээр 90-нэрээ им нэмэрээ байвал сайн юмсан. Бэраар үзүүлэхдээ эмгтэн дэлээд байгаа шүү дээ. Яас чамд. Нот бирэн. Одоо хүмүүс Монгол эмэгтэйчүүдээс жоох айгаад байгаа. Ингээд physically шагас болоод хүмүүс жоох айгаад чи ирэхэд. Эцэгндэг арьснууд. Энд тэнд аяга угаажгүйгээд. Тийм шүү. Өвөн бол хэмжил арчуулах юм байна. Эцэгндэг арьснууд. Тэгэж сонсох гэж байна шүү дээ. Бичгэнсэн арьснуудтай хөрхөн байгаа. Тэгээ өөр орны хүмүүс болохоор ийм сэтгэлдлүүд илсэн. Юу иддэг болохоор ийм хүчтэй байгаа юм бол гэсэн. Монголын одоо Наашаа ир хон идэх. үнэхээр хүчтэй өрсөлдөгч юм бэлээ гэсэн байна. Болгоомжтой байх хэрэгтэй юм байна. Жинхэнэ хүчний ундраг байж гэсэн байна. Өөр юм. За ингээд Монгол эмэгтэйчүүд нь өрчүүд нь сайн хичээхгүй бол тэгээд гадны сэтгэлээ өгсөн залуучууд далтах нь шүү дээ. Бид нэрээ бас нэг юм юу ядгүй юм шиг бас хандлага гарсан шүү. Бас нэг юм дээшээ гарахгүй ч юм уу бас нэг тийм хандлага улс орноос анзаарах. Эхэндээ яг тэгжсэн дээ. Тий, тэгж цаанаасаа л айдаг тийм болохоор айдаг мэддэг тэгсэн хэрнээ дээшээ гаргаад л эвгүй шүү гэдгийг. Та нараас бусд нь бүгд та нарыг мэддэг. Мэддэггүй хүмүүс нь та нар л баг. Тэрнээс ертөнцийн хэдэнтэй хороод ийм тийм болсон юу байдаг гэнэд бол ч бүгд мэднэ. Тэгвэл та нарыг мэддэгдүүлэхгүй байх түүх сурвалж юу вэ бүгдийг чинь ингэж зааж өгсөн. Та нарыг талцаж муудалцах гэж тэд хүсдэг, бодлого явуулдаг. Одоо хүртэл та нар талцсаар л байгаа. Тэгж гэмээр та нар хүчтэй болохгүй учраас. Хөгжихгүй учраас. Тэгвэл энэ салангад болгодог энэ үзэл суртлын шашин юмнуудаас зайгаа барьсан дээр. За тэр талцуулдаг нам энтрээ бол тэр чигээр нь зайлвал хэдэн ч хүний гарцтай байсан хамаагүй. Олон түмэн улсынхаа хувь заяаг бодож л байгаа бол зарим үед хүүс тэмдэрх хэрэгтэй л байдаг юм да. Өөр аргагүй эсвэл дасах арга. Гэхдээ өвөн та нарт ягаад зөөлөн буудгийг та нар гадарласан байх. Та нар маш их зовх учраас. Одоогийнхний балгийг та нар аимшигтайгаар төлнө. Энд одоо зовж байгаагаас хэд дахин илүүгээр төлөх болно. Яагаад гэвэл өөр төлөөс нь заавал төлөгддөг байгаа. Харин одоогийн хэд чинь тэгэл ирээдүгөө наймаалж идцээр байгаа л нэг нэгээр л зайлна шүү дээ. Нэр нь үлдэн, өөр нь үлдэн. Тэгэл хүмүүс өөр хөвгтэй л боддог үсттэй. Ингэж боддог арга гэл. Ингэж газар нутгаа ухаж дээрэмдэж өөрсдөө тоноод талцаад өөр хүүхдийнхээ дэргэд арихтаарс хүртчихэд үнэхээр өөр хүүхдээ зөв болгохыг гэвэл өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй байдаг юм шүү дээ. Өөрсдөө олиггүй гэж өөр хүүхдээ сайн хүн болгох ямар ч боломжгүй. Энэ мэтээр нийтийн санаа бодолд талцуулсан, мансуурсан, манарсан, ариг сархтыг дэмжсэн, аллах хүчирхийллийг дэмжсэн түүм дуун ухааны мэдээ хүргэхстийг ер нь толгойг нь авсан дээр. Хятадын тэр өвөө янз бүрийн одоо иймэрхүү их сурвалжтрыг хоригдолдог. Тэгвэл та нар бас нийтийн төлөө тэгж хоригл.
хоригддгүү яг хэвлэл мэдээлэл иймэрхүү юмнууд хамгийн замбрааг байдаг. Тий. Хэн хүссэн болгоноо оруулж ирээд тэр гаднаас Эрхийг эрхийг нь нь авах юм бол юу ч оруулж ирээд хийж болно. Тэр хийж байгаа кино минууд нүнэн замбрааг. Тэгээд үздэгчгүй. Тэгвэл үрс хөөхтөд чинь сонирхоо үзчихвэл яа. Харин тийм ээ. Тэрүүнд л санаа зовд ш төгөө. Тэгээд дандаа аимшигын зомбитэй тэгэл нэг тиймэрхүү юм. Хүүхдийн кинод дандаа нөгөө хүүхд үзэхтэн сонирхолтой хөөрхөн нүрээр тэгж оруулж ирдэг юм байна. Тэгээд тийм хараал мараал хэлсэн. Хүүхдүүд бол тийм л юм суралцсан. Тэгвэл найдваргүй. Тэгээд яг улсын нэр нь байж байгаа да. Нэлээд хэцүү байх болно шүү. Нэртгэн л хэлчихье. Одоо өөрчлөгдөж чадахгүй бол маргаашийн талаар сайхныг буугаад маргааш өөрчлөгдөнө гэж байхгүй. Тэр чинь бууж өгсөн өөрчлөх юм. Шууд одооноос өөрчлөгдөх хэрэгтэй юм. Тэгвэл маргааш чинь арай дээр байх болно. Тийм учраас өвөө энэ айлдвар юмсыг дамжуулж эхлээд байгаа юм шүү дээ. Багц цаг нь мэдж байна. Ямар хуу аж төрөх юм. Тэгтээ өрчилж хэлвэл муу яралсан болно. Тэгэхээр өөрсдөө тэр үеийг үзсэн дээр. Тэгтээ тэр бол заавал болно гэсэн үг бас биш. Өнөөдөр өөрчлөгдвөл маргааш өөр болно. Гэдэг л дүрмээр. Харин өнөөдрөөрөө ингээл байнга байгаа гэвэл маргааш нь ойлгомжтой магадaltaж байна гэсэн үг юм. За тэгвэл тийм эерэг олон түмэнд хүргэсэн зүйл нь та нарыг багцуулан огшоож байгаа бол тийм юмыг үзэж харж байх хэрэгтэй юм байна гэсэн үг юм. Тийм байна. Тийм. Ямар нэгэн байдлаар шин зүйл хийж бүтээсэн хичээж байгаа, оролдож байгаа үлгэрлэж одоо амжилт гаргаж байгаа гэх мэт. Баримтад бодит зүйлсийг хүргэж байвал тэднийг дагаад хичээх хүмүүс өндийгөд босоод ирэх нэ. Харин сархад ийм байдгийн ингэж залдиж аж төрдгийн харийнхны юмыг ингэж хэрэгэлдгийн ингээд яваад ивэл та нар Монгол гэдгээч мартна. Монголд илээч өмсгөөс залах нь. Өөрсдийгөө мартаж л болохгүй л санагдсан шүү дээ. Хэн блэ? Үлээ тэгэл байнгын санд. Одоо бол энэ тааруул нэрээ юу гэж хэлмээр юм дээ. Бүгд л энэ усаас явахыг хүсэж байгаа. Тэдэнтэй яаж тэмцэе гэхээр өөрсдийнх нь аханд үүснэ. Аханд үсээ өнжөөд өөр хүмүүсийг цэвэрлэнэ гэж байхгүй шүү дээ. Ингээл гацчихдаг. Тэгэхээр энэ талаар за өвөө ингээд гонигтай яриач дэмий баг. Хүн өөрөө л хичээх хэрэгтэй. Зөв тал руугаа. Одоо шахаа ихэлсэн учраас хүмүүсийн ааш арин шин бодол санаа бүх юм савлж байгаа. Зарим нь зүгж байгаа. Маш ихээр, маш хурдтайгаар. Өнөө л хүн юу хийсэн тэрнийхээ хариуг нь заавал авдгийн л шалтгаан байна да. Түүнээс зугтаж болдгүй юм байна. За өвөө найлдах юм ингээд дуусч байна. Гэлэлээ. Лалаа.